Манай Эрдэнэ хотын хүүхэд залуучуудын театр маань одоо Ховд аймгийн Ардын жүжигчин төрийн шагналт Жамьянгийн чулууны нэрэмжилт Алтан гадас одонд хөгжимт драмын театр дээр ирсэн байна. За одоо бол манайх өнөөдөр 2 цагаас болон 4 цагаас мэдээж тоглолтуудтай байгаа. За ингээд ер нь манай театрын одоо ерөнхий гадаад энэ хийц нь бол бас бусад очсон театруудаас арай өөр харагдаж байна. Их сонирхолтой харагдаж байна. За манай яг уран бүтээлчд бол одоо тайзныхаа араар одоо орцсон байгаа. Бүгдээрээ уран бүтээлчд дээрээ очицгоё. За манай жүжигчид одоо яг хувцас солиод одоо бид нэр энд ингээ лайв хийх гэж болохоор лайвда бас бэлдээд байж байна. За ингээ операторууд маань, эмэгтүүд маань гээд бүх куклүүд маань энд ингээд гараад ирчихсэн байж байна. За манай туслахны хариулагчтай бас одоо Ховд аймагт ирсэн талаар нь бөөнөрөө ярилцлага авъя. Манай туслахны хариулагчаас Ховд аймагт ирсэн одоо сэтгэлдлийг авъя. Сэтгэл үнэхээр сайхан байна. Бид нар үнэхээр сайхан явж байна. Баруун аймагуудаараа аялан тоглоод одоо мэрэгжлийнхээ урлагийнхаа буйнаар Монгол орныхоо сайхан газруудыг үзээд мөн уран бүтээлээ орны хүүхдүүдэд танилцуулаад үнэхээр сэтгэл өндөр явж байна. За тэгээд Ховд аймагт ирээд хөгжим драмын театр дээр тоглох гээд одоо бэлтгэл ажлаа хийгээд байж байна. Гүглүүдээ өгсөрж байна. Ер нь ингээд баргээд явахаар ингээд нэг жоохон хүмүүс урлагийнхаа ялангуяа нэг жоохон ядрах тий. За дээшлээд өсөж сангахч гэдэг юм уу те тиймэрхүү асуудал ерөнхийдөө ингээд хүмүүс тийм ойлголттой байдаг. А манай энэ удаагийн баригад бол үнэхээр кул, сак, сэтгэл хангалуун, элбэг дэлбэг тийм үү? Ашиг орлого сайтай. Сайхан явж байна. Тэгээд баяртай байна. Гэж хэлээд над руу орсон юм гэдэг. За та одоо Ховд аймагт ирсэн сэтгэлээсээ болцсон уу? Миний сэтгэл нүүрнээс харагдаж байгаа. Ховдод би 9 гээд амар сэрчлээ гэсэн чинь 10 цагт сэрсэн байсан. А биш юу лээ? Юу вэ? Түлээ явчлаа шүү дээ. 10-гаар сэрчлээ гэж утсан. Би 9 цагт сэрсэн байсан. Тэгэхээр би цагийн зүрэнд орсон байлаа. Би өөрийгөө ч мэдээгүй. Сая ингээд ингэж энд нэг 2 охин явжсэн. Тэгээд цаг хэд болж байна гэж утсан харангуудаа 12 тэд гээд яг биднэрийнхаар ингээ харагдаж байгаа хгүй яа гэж хэлсэн. Тэнгүүд 11 тэд болж байна гэж шууд ингээ хасаалчихдээ. Цагийн зүрүүгөө. Тийм байлаа. Гоё. Тэгээд ийм цагийн зүрхтэй байна. Монгол орон дотор 2 хязгаарлалгаа тий. Дорнот юу Сүхбаатар л уус юм байдаг үстэй. Байхгүй. За. Ингэмээр байна. Ийм ярих гэчихгүй би. Тэгээ. Одоо ингээ эхний тоглолт эхлэх гэж байна. Тийм болохоор та бас оператор юмсад бэлэн болцсон байгаагийн хэвд одоо сайхан сандраад байна. Тий одоо хүүхдүүд манад одоо харах орж ирээгүй. Тэгээд бие бэлдээл тээшээ аваад байгаа. Тэгэл үуч та. Одоо ингээд эн чинь мэдээж манай одоо 4 дахь аймаг дээр ирсэн байна. Одоо энэ оператор бол жүжигчэнд одоо ингээд энэ дөрөв ингэж одоо алс холоор ингээд тоглоод явж байхад энэ 4 дахь аймагт одоо ядралт хэр байх уу тий. Одоо энэ кукл тоглуулна гэдэг маань өөрөө бас жүжигчин хүнд ямар одоо нөлөө үзүүлж байна. Тэр талаар одоо та бас илүү гоё дэлгэрэнгүй үзэгчтэй ярьж өгөөч. Юу вэ? Надад ингэж санагцсан. Ингээд айгу нэг хоноо л нэг өөр газар ирсэн байгаа нь ингээд нэг юм үлгэрийн юм шиг заяа ингээд амар шилжээл ирээд байгаа юм шиг. Тэгсэн хэрнээ ингээд амар олон хоног явцсан юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм. Ингээд яг он сараа харахаар дөнгөж 3 хоног өнгөрцөн байгаа байхгүй. Тэгэхээр ингээд айгүй их үйл явдал болоод айгүй тийм адал явдалтай яваад байгаа болохоор тэр нь айгүй сонирхолтой байгаад байгаа юм. Тийм. Одоо ер нь бол энэ операторыг та бол одоо жүжиггийн нийт одоо тоглох хугацаанд тайлахгүйгээр бүтэн ингээл өмсөл тоглодог штэ тий. Тэнгүүт л энэ олон аймгаар ингээл давхар явж байгаа тэр ингээ ядралт энэ оператор өмсөж ядралт энэ зүйл одоо ингээ танд байна уу эсвэл нөгөө газар үзээл бас хажуугаар юм гоё яваад байгаа болохоор тэр нэг байхгүй. За мэдээж яг тухайн үед бол ингээл ядарч байгаа. Тэнгүүт тэр ядралтаа жүжиг дуусны дараа айгүй хурд ингээ мартцсан. Тэгээ яг тухайн үед л юм момент байгаа байхгүй. Тэгээд нэг тийм айгүй гоё жаргаж ажиллаад зовоод байгаа мó гэхээр үгүй ч юм шиг жаргаад байгаа мó гэхээр үгүй ч юм шиг тэгээд нэг тийм айгүй гоё нөө ер нь гоё югаарэ гэж хүсье. За бэлтааж юм байна.
За ер нь л одоо яг энэ дээр байгаа энэ таазыг та бүхэн харж байгаа бох. Ер нь ингээ харсан чинь сая бас яг театрын тааз нь бас яг ийм зурагтай байсан. Яг энэ үндсэн энэ бол бас Ховд аймгийн нэгэн өвөрмөц онцлог нь болж явдсан байна гэж ойлголоо. За энэ дэлхийн театрын үеэр зассан тайз юм байна. World Theatre Day гэсэн байна. За дэлхийн театрын өдөрт одоо зориулж зассан энэ хүү одоо тайз нь бол маш гоё гайхалтай. Надад бол одоо яг шууд Game of Thrones бодогдож байна яг энэ синти дээр суухад. За шатаар нь дээш нь гараад платажнаас тайзаа харъя. Шат нь энд байгаа юм байна. Ингээд одоо Ховд аймгийнхэн театртай бид бүгд танилцлаа. Одоо ингээд дараагийн аймаг маань бол Баян Улгийн аймаг байгаа. Тэнд очиод бас мөн ингээд гоё театраар танилцуулаад бичлэгээ хийгээд явна. За манайха Говьалтай аймагт уулзгаа! За сайн байцгаана уу? Эрдэнэ хотын Хүүхэд залуучдын театр маань Баян Улгийн аймагт ирсэн байна. За яг одоо миний хойно харагдаж байгаа театр болвол за 1940-од оноос хойш эхлэлтэй. За тэгээд Ахмат гээд одоо зохиолч болон бусад уран бүтээлчид нийлж хамгийн анх Улаан булган гэдэг ийм нэгдлийг байгуулж тэр нь одоо ингээд Хурмаанхны нэрмжит хөгжимт драмын театр болон үүссэн байна. За одоо дотгошоо орж театртайгаа танилццгаая. Баян Улгийн аймгийн гэрэл зурагчдын ив нэгдэл холбооноос юм гэрэл зураг үзэсгэлэн Баян Улгийн өчигдөр ба өнөөдөр гэдэг гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байгаа. Тэрнийг нээлт нь болж байгаа. Бид бас нээлтэн дээр нь таарна. Өчигдөр ба өнөөдөр гэдэг нэртэй нээлт гэж байна. За маш их баярлалаа. Юуны төрөнд одоо нийт үзэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эрдэнэтийн театр ирж байгаад маш их баяртай байна. Юугаараа гэвэл ер нь хүүхдүүдийн үздэг үзүр үйлчлэгээ бол маш ховор байдаг. Ер нь дандаа томчууд зориулагдсан кино, эсвэл тоглолт, концерт, хэн нэгний үйлчлэг те. Яг хүүхдүүд зориулагдсан одоо сүүлийн үеийн динозаврыг манай сонирхдаг хүүхд байхгүй шүү дээ. Охид хүүхд маань одоо цэцэрлэгийн насны бүх хүүхдүүд маань сонирхдаг маш сонирхолтой хүүхдүүдийн анхаарлыг татахаар хүүхдүүдэд сургамж болохоор ийм том жүжиг, ийм том бүрэлдэхүүн 30-аад хүний бүрэлдэхүүн ирж энэ одоо ажлыг тайлагнах гад ард иргэдэд бол хүүхдүүдэд төлөвлөх гэж байгаад бид нарын зүгээс маш их сэтгэл өндөр байна. Тэгээд театрын ажилчид, албан хаагчид театрын захиргаа одоо 2 удаагийн үзүүр үйлчилгээгийн төлбөргүйгээр маш одоо тайзны бэлэн байдлыг хангах үүднээс хамтарч дэмжиж ажиллаж байгаа. За баярлалаа. Биднийг бас ийм гоё 5 дахь өгтөж ирсэн Танай театрын маш их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Энэ бол одоо бид бүгдийн ярьсан нөгөө Ахтаан гээд зохиолч хүн маань байна. За яг энд байгаа энэ дөрвөн бол нөгөө нэг тэр уран бүтээлийн нэгдлийг одоо байгуулжсэн хүн болов уу гэж би бодлоо. Тэс тааз нь бол маш өвөрмөц. Надад бол одоо анх орж ирэхэд санагдсан. Шууд л. Хандаа бол ингээд бүр шавран зураг байна шүү дээ. Ямар гоё юм бэ. Шууд энэ бол шавраар зураад бодчихсан байна. За энэ Ирвэс мэдээж одоо Баян Улгийн аймагт дөнгөж орж ирэхэд талбай дээр нь Ирвэсний үлгийн нутаг гэсэн бичиг байд юм бэлээ. За ингээд тайз руугаа гарцгаая. За манай Баян Улгийн аймгийн тайз маань л үнэхээр одоо том санагдсан.
Их гайхалтай. За одоо энэ одоо манайх чинь ингээд 5 дахь аймаг дээр явж байгаа. Тэгээд энэ 5 аймгийн араас л би яг энэ бас орхоогоос яриа авъя гэж би бодсон. За орхоо. Элэ би 1 2 гэж их үү чи энэгээр. Ой. 1 2 3. 1 2 3. 1 2 3 4 5 6. Бид бүгдийн төшиг толгуур болсон одоо энэ хүлгээ хасаа ярилцлага авъя. За ингээд 5 аймгаар одоо бүхэн ер нь явлаа. Та одоо ингээд сэтгэлээсээ хуваалцчих бас ярилцлага өгөөч. За ингээд баруун аймагуудаар тойрон аялал тоглолтоор явж байгаа одоо баяртай. Тэгээд ямар ч саадгүй яваад ирлээ 5 аймагтаа. Одоо нэг гэр бүл болоод ирж байна да. Одоо тэгээд цааш одоо 3 аймаг байна. Цааш тэгээд саад бэрхшээлгүй явахын тулд манайх өөр нь яаж ямар вэ? Хойтлол ер нь ядарч гин үү? Яаж? ер нь бол нэг ядрах юм байхгүй сайхан явж байна. Харин хөвгөлтэй бүр. Тэ замдаа нойргүй сайхан явж байна. 1 2. За одоо энэ их ажлыг мэдээж те нугалж одоо ирээл хамгийн түрүүнд бас энэ тайзыг засч бид бүгдийн тоглолтыг бэлэн болгож өгдөг. Одоо хүндэт тэр хичээнгүй тэр ажиллаг одоо тайзны ажилчдаас бас энэ сайхан ярилцлагыг авъя гэж одоо би бодож байна. Одоо бид бүгдийн энд ингээд 5 дахьтай тоглох те энэ аюулгүй байдлыг хангаж бүх тайзыг минь өгсөж барьж өгдөг. Одоо Эрдэнэчулуун ахаасаа бид одоо ярилцлага авахгүй байх аргагүй лээ. За бүгдээр гоё баруун аймагуудаас айгүй сайхан гоё явж байна. Ядрал мадрал бас гайгүй сайхан байцгааж байна. Одоо цааш нь тэгэл энэ ирчээрэл явцгаая гэж хэлээ да бүгдээрээ. Одоо энэ театрын тайзны онцлог байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ер нь манай театрын бас онцлог юм дээр оршиж байна. Манай театрын онцлог юу хааж ирсэн бүгдийг зохицуулж чаддгаараа л байна да одоо. Хаан газар тасан. Тий, тасан зохицоод бүгдийг нь хийж болгож байгаагаар л байна шүү дээ. Олон газар төвчсөж байгаа. Харин тий гоё байна. Томч тайзан дээр таарч байна, жижигч тайзан дээр таарч байна тий. Өнөөдрийн тайз хэд л одоо бас сайхан том амьтан биш өчтөрх ямар байлаа гэж янз янз л шүү дээ. Ер нь гоё юм том тайзтай том театртай бол гоё сайхан л байхаар юм байна. За энэ л юм да. Бид бүгдийн нөгөө Баян хонгор аймагт очоод тайзаа бид нараас яг ингээд оройн нь буулгаж засчаал тэгэл ер нь бол яваал өглөө нь ирээд ингээд дахиад дутуу юмудаа гүйцээгээд ингээд дуусгаж байгаа. Тэгэхэд тэр үед Баян хонгор аймгийн одоо театрын уран бүтээлчд нь ямар тайзаа хурдан тастай юм бэ гэдээ бидрийг шагшин магтсан. Одоо энэ бүгдийн ард байдаг манай тайзны ажилчид болон энэ бүгдэд хүчээ ингээд хайр найргуу гаргаж байгаа манай бүх эрэгтэй залуучууд уран бүтээлчдэд баярлалаа. За одоо ингээд энэ коридорын догчлолт болоод энэ уран зургуудтай бүнээрээ танилццгаая. Урдны баяр мэд ирж шин үү? Ирж байгаагүй. Ирж байгаагүй хаа. За одоо эндээс ингээд баян үлгийн нэг уран бүтээлчээс бас ярилцлага авах хэрэгтэй юм шиг санагдаж байна уу? За бүжгийн ангир бол самжтын нэрмжит гэж байна. Ороод харчихо. Сайн байна уу? За манайх нөгөө Эрдэнэтийн хүүхд залуучдын театраас явж байгаа. Яриа авъя гэж бодсон боловч ер нь бол тогтсонгүй. Монгол хааны нэрмжит найралтай драмын анги. За драмын анги эндээ үед юм байна. Казах хүнсний найрал гэж юм яа. Тэр тач хөгжмийн зохиолч Монгол Улсын гавьяач жүжигчин Гахмерийн ховгийн нэрмжит хөгжмийн ангиа гэж. За энэ дотор бол зөндөө хүмүүс байна. Нэг хаалга монголгууд. Сайн байна уу? Танилцал тийм бичлэг хийж яваа. Надад манай хөгжмөн. За та хөгжимч нь үү?
Тэгээ би энэ ангийн хөгжим чинь манай анги 22 хүний үлдгүүн те. Хэн гэдэг вэ? Бахтнаар гэдэг намайг. Та театрт хэдэн жил ажиллаж байгаа? Би 15 дахь жилдээ ажиллаж байгаа. Одоо очсон нөгөө театр болгонтойгоо танилцаж өөрсдөндөө одоо архивд хадгалж амжилт хийх видео хийж явж байгаа. Манай анги юугаар онцлог вэ гэвэл Казак үндэсний найрал хөгжим гэж явдаг шүү дээ манай анги чинь. Тэрүүгээр онцлог баха. Манай Монголд үндэсний хөгжим үндэсний найрал хөгжим манай Монголд ганцхан шүү дээ тий. Баян үлгийч одоо бас олон үндэсний хөлгийн нутаг тий өөр аймаг болгон мэдээж өөр онцлогтой. Манайх Донбор Ковос гэдэг энэ одоо Казак үндэсний найрал хөгжимчин дотор нилээдэн салбар нэгт хөгжимчтэй уран бүтээлийн өндрийн амжилтыг хүсье. Бид нар чи 2023 онд Эрдэнэ хотод аялан давалтаар явж исэн манай театр бүрэн бүрэлдэхүүнээрээ. Тий. Тэгээд мэржил техникүүдтэй сайхан эрүүл их уран бүтээлийн өндрийн амжилтыг хүсье. Үргэлж урлагийн янжилтаа амархан ивэж явах тугай биднийг. За баярлалаа. Норны төвийн удаас хамгийн том театр нь Баяуулын театр. Доошоо хитэн давхар, дээш хитэн давхар гэх юм нэрээ. Нийлээ 9 давхар гинэ. Энэ үү? Заас тэр. Тэгээд одоо энд ингэж юм л да. Мэдээж анх удаага Баяуулд ирж байгаа, Өлгий хотод ирж байгаа. Тэгээд энд ингээд ерөнхийдөө Казак үндэстэн тий Казак хэлтэй гэж ерөнхийдөө төсөөлдөг байсан. Бараг тэнд Монгол хүн юу халах хэлээр ойлголцдог байх мах гэж би Бэлав хувьд цээж аваа явуулсан шүү дээ. Бэлав хувьд тэгж боддог байлаа гэвтэл ер нь л ихэнх нь ярьдаг ойлголцдог. Тэгээд бүрийн дарга хэмжээ одоо энэ хотын Өлгий хотын хаяг тэ бүх юм ер нь ингээд халах төв хэлээр гэж байдаг юм байна. Тэ миний бодож ирсэн ер нь бол өөр зүйл байжээ. За ингээд юм байна. Өргөд драмын жүжиг гэж биш. Ахтаны өөр хүүхдүүдээс нөр суваа. 22-11 сарын 18. Тэрний бол одоо драмын жүжигчдийн бүрэлдэхүүн юм байна. За энэ бол Сан драм Эрдэнэ театрт. Тийм ээ 2023 онд очсон гэдсэн. 3 сарын 11-нд ирсэн юм байна. За энэ одоо би бол ерөөсөн мдээгүй л дээ. Тэгсэн чинь бүх орон нутагт ер нь ийм юу байд юм билээ шүү дээ. Талбай дээр нь 1988 оноос 1998 оны төгсөгчдөөс дурсаа гэж шүү дээ бүр. Мэнэ. За энэ нь бол одоо ингээ үнэхээр бас гайхалтай юм уран юм баримл одоо хийсэн байна. Ямар гайхалтай юм бэ. Энэ бол яг л ийм чулуун дээр бол сийсэн харагдаж байна. Шууд тий. Гайхалтай. Усын хурлын гишүүний гэж байна. Одоо ингээ гэр, морь. Тэр тэгсэн байна. Тэр гайхалтай. Тайлбарлагдсан гайхсаар. Гайх би харин хэлсэн шүү дээ. Анх удаа ирж байгаа болохоор өөрөө ингэж авах юм аа. За энэ одоо хүний бас хөшөөг харуулъя хэн гэдэг хүн бэ? За уг хөшөөг 100 жилийн зориулан өөр ихэд аценраас нь дурсгал болгон босгов. За урдаас нь л харъя. Хашаал нь бол орох боломжгүй юм байна. Хамгийн гол нь. Тийм. Тэ төр нийгмийн зүтгэлтэн нэр зохиолч Яруу найрагч Хамидийн Хурманхан 23-64 он. За ямар гал ингэ дин чамаа? Мирас. Мирас жижиг үтсэн чинь гоё юм уу? Гоё. Та нар ингэ бүгд нэг анги боо. Аха. За манай жижиг хамгийн гоё хэсэг ямар хэсэг байсан бэ? Хамгийн гоё хэсэг нь. Нэмэр. За аль хэсэг гинэ? Өндөг алах болсон хэсэг. Өндөг алах болсон хэсэг ээ?
За. Өндгийг уулж байгаа хэсэг. Олж байгаа хэсэг. Шоргоолж гарсан хэсэг. Шоргоолж гарсан хэсэг гоё нөө. Шоргоолж таалагдсан уу? Таалагдсан. Яг тийм шоргоолж улмаар санагдсан уу? Тий. Одоо овс руу чинь Тий, одоо овс руу явна. одоо хэдэн жилийн дараа ирэх юм? Одоо хэдэн жилийн дараа ирэх вэ? Тий. Ахиж ирж хахад гоё жижиг үзмээр байна уу? Тий. Гоё байна. За. За баяртай хүмүүстээ. Мэдээж бид нэр одоо дахиад гоё дараагийн гоё хүүхдүүд жижиг хийгээрээ танаа амьд ирж үзүүлээ заа юу. За. Бид нэр жижиг үзүүлсэн баярлалаа. За ингээд нөтлөлт манай Монгол улсын баатар ах нэ. Төгшөө энэ цөндөрлөн басан байд юм байна. Та бүхнийх бас оцсон аймаг одоо газруудтай болохоор өөрсдийнхөө чадлаар боломжуулалцаагаар товчхон танилцуулгыг хичээж байна. Тэгээд одоо энэ аймаг маань 5 дахь аймаг тий? 5 дахь аймаг гэхэр чи бид нар чи аймагуудын хувьд бараг 50% орсон, 60% орсон. Тоглолтын маань хувьд нэг 50% руугаа орж байна. Тэгээд дараагийн 3 аймагуд дээр бас муу адил театрынхаа танилцуулгад товч танилцуулгыг хүргээд явнаа. Тэгээд бүгдээрээ эргээд дараагийн аймагт уулзцгаая.